Нийл мөрний алга нь бол асар том, хүчтэй, маш идэвхтэй анчин. Харин Виктория нуурын цэхлээ загснууд ийм махчинтай урд нь хизээч амьдарч байгаагүй учраас зүхтах зан төрөх, нуугдах стратеги, хамгаалах биеийн бүтэц огт байхгүйсэн. Виктория нуурын хамгийн үнэт эрдэнэс нь цэхлээд загснууд байсан. Эдгээр нь өөр хаанч байхгүй. Зөвхөн энэ нууранд л байдаг хэдэн зуун бүр магадгүй хэдэн мянган тийм зүйлийн тусдаа зүйлийн өнгийн жижиг загснууд. Зарим нь тод цэнхэр, ногоон, улаан өнгөөр гялалцаж усанд орох хадны сүдэрт шигдэн ингээд хөвнө. Зарим нь элсний ороолоор сэм сэмхэн мөлхөж бичил амьтдыг шүүрдэнэ. Зарим нь хясаа хаагалж идэх хүчтэй шүдтэй, зарим нь болохоор замаг хусгад зориулагдсан юм хутга шиг уруултай. Им маш олон янз байдал сайтай тийм сайхан нуур байсан. Нуурын эрэг дагуу ой, зэгсэн намаг, усны ургамал бүхийс бүсүүд үргэлжилж тэнд шувууд үрэлдэг. Цахлаа, ятуу, усны шувууд цэхлээд загсаар холлоод тэдний дээгүүр тас бүрэгдүүд эргэлддэг. Нуурын усанд мөн хавч, дун, бичил амьтад асар олон байсан нь цэхлүүдүүдийн хоолны үндснээс. Энэ бүх амьдрал ингээд нарийн тэнцвэрээр ингээд тогтоод аюу гой ингээд явжсан. Гэхдээ ийм төгс мэгт санагдах энэ ус ертөнцид хүний гарт хүрэх мөчид бүх зүйл өөрчлөгдсөн. 1950-аад оны үед бүс нутгийн засаг захиргаа Виктория нуурыг эдийн засгийн хувьд илүү ашигтай болгох төлөвлөгөөг боловсруулад жижиг цэхлээд загснуудын зах зээлд ашиггүй бага махтай гэж үзээд харин оронд нь том биетэй хурдан өсдөг их махтай загас хэрэгтэй гэд тийм шийдвэрийг гаргасан. Ингээд Африкийн том гол мөрнүүдэд л амьдардаг нийл мөрний алганыг Виктория нууранд нутагшуулж байгаа. Харь зүйл болгоод нутагшуулж байгаа гэсэн. За эхэндээ хитгэн ширхгийг ингээд тавьсан гэж үздэг. Яг хэд байсныг нь бол одоо мэдэхгүй. Гэвч энэ хитгэн махчин загас маань нуурын тэнцвэрийг өөрчлөхөд хангалттай байсан. Тэгээд тэр нийл мөрний алганыг тавьснаас хойш 20 жилд нийлийн алганы тоо айжмаар өссөөр бусад бүх зүйлийг ер нь ингээд бүх зүйл удирдлага доор ингээд байгаа юм шиг өнгөцгөн харагдах болж байгаа. Одоо эзэн засгийн хувьд бол маш ашигтай. Харин 1970-аад он гэхэд нийл мөрний алганы тоо толгой тесэрч үү болноороо нуурын томоохон эсгүүдийг фарм айтал эзэж эхэлсэн. Одоо ингээд бүр тэр тухайн бүр нуурын юм үржүүлгийн фарм юм шиг л болгоцсон гэсэн. Энэ үед цэхлээд загснууд нэг нэгээрээ бус бүгдээрээ алга болоод устж мөхцгөөс. Одоо тэр хэдэн зуун зүйл байсан, хэдэн мянган зүйл байсан нь энэ загснаас болоод бүгд устцсан.